Үндэсний мэдээллийн Монцомын агентлагийн байранд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой COP17 мэдээллийн төвийг өнөөдөр нийлээ. Мэдээллийн төв нь хэвлэл мэдээллийнхэнд зориулан COP17 баг хурлын явцын талаарх мэдээллийг 7 хоногт 2 удаа тогтмол шуурхаа хүргэж, улмаар олон нийтэд хурлын талаарх үнэн зөв ойлголтыг өгөх эндэр болж байгаа юм гэдгийг Үндэсний мэдээллийн Монцомын агентлагийн орлогч дарга Инх Туяа онцоллоо. Монцомын агентлагийг бол та бүхэн мэдж байгаа. Бид 5 хэлээр дэлхийд мэдээлэлээ түгээдэг. За дээр нь нэмээд бид хамтын ажиллагаатай гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, за Монгол улсад болж байгаа өндөр дээд хэмжээний одоо энэ хурлыг гадаад улсад сурталчлах одоо энэ ажлыг бол одоо бас Монцомын агентлаг бол хийж байгаа. Монцомын агентлаг нь 2016 онд Монгол улсад зохион байгуулсан ASEAN буюу Аз-Европын 11 дахь удаагийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд ASEAN-ийн мэдээллийн төвийг ажилуулж байсан юм а. Үргэлжлүүлэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Сандаг Очор, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Мөнх Тамир, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батбаяр, COP17 баг хурлын агуулга ач холбогдлын талаар хэвлэл мэдээллийнхэнд зориулан дэлгэрэнгүй мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултанд хариуллаа. COP17 гэдэг бол одоо 1992 онд одоо Бразилийн Рио де Жанейро хотны болсон Риогийн 3 конвенцийг хэлсэн баталсан байдаг. Ингээд энд одоо 3 конвенц нь бол за уур амьсгалын өөрчлөлтийн конвенц, биологийн олон янз байдлын конвенц, цөлжилт газрын дороотлыг бууруулах ийм одоо конвенц гэсэн ийм 3 одоо үндсэн конвенц байдаг. За ингээд одоо уур амьсгалын өөрчлөлтийн конвенц бол жил болгон болдог. За биологийн олон янз, за манай энэ газрын дороотол цөлжилтийн конвенц бол 2 жилд нэг удаа болдгоо. Ингээд 17 дахь COP гэдэг бол 34 жилийн хугацааны одоо энэ конвенц манай улсад одоо зохион байгуулагдахаар шийдвэр бол 23 онд гарсан байдгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгэхээр одоо 23 онд шийдвэр гарна гэдэг бол өнгөрсөн хугацаанд одоо 4 дахь засгийн газрын 4 дахь салбарын сайдын үеийн бэлтгэл ажлууд хангагдж байна гэсэн үг. За манай баг хамт олон манай засгийн газар одоо саяхан 112 тонж байна. Тийм учраас манай баг бүрэлдэхүүн бол ерөнхийдөө бол энэ 3-4 сараас энэ одоо COP-ийн бэлтгэл ажил руу нэлээ энэ баг бүрэлдэхүүнээрээ багаараа орсон гэж хэлж болно гэдгийг бас та бүхэнд мэдээллийн өмнө хэлэх ёстой байх. За өнөөдрийн байдлаар 12 дэд хороодын үйл ажиллагаа бол хамгийн доотлол нь 52, дээд тал нь 94% гүйцэтгэлтэй ийм ажлууд явж байна. Энэ конвенцэд 197 улс нэгдсэн байдаг. Манай улсыг хасаад 196 улсын төлөөлөгч нар ирнэ гэсэн үг. 194 улсын 96 улсаас 84 улс нь одоо визгүй манай улсад одоо орж ирэх болцоотой юм байна. Бусад улс орнуудын одоо төлөөлөгч нар бол визээ мэдүүлээд ингээд албан ёсоор одоо орж ирнэ гэсэн үг. COP17-гийн вебсайтдээр зочид дуудуудын мэдээлэл нээлттэй байгаа. Оролцогч нар өөрсдөө аль буудалд орохоо вебсайтын мэдээлэлээс харж байгаад үн ханшаа харж агаад өөрсдөө аль буудалд орох сонголтоо хийдэг. Өөрсдөө төлбөр мөнгөө төлдөг. За ийм учиртай гэдгийг бас та бүхэнд хэлье. За одоогийн байдлаар 4100 гаруй оролцогч нар байна гэж тооцоолж байна. Энэ одоо слайд дээр бид нар нэг 6-аас 8000 орчим төлөөлөгч оролцсон тохиолдолд Монгол улсад манай улсад шууд утгаараа 150 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж гарна гэж тооцоолж байна. COP17-гийн одоо үйл ажиллагаанд хамгийн их чухал оролцоотой нь орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд, өсвөр насныхан, залуучуудын дуу хоолой оролцоо хамгийн чухал байгаа. Тийм учраас эдгээр салбарынхны дуу хоолой оролцоог хангах үүднээс орон нутгуудад бүсчилсэн байдлаар сургалт мэдээллүүдийг өгч ингэж өнгөрсөн хугацаанд ажилласан 600 волонтер буюу сайн дурын идэвхтэн ажиллана. 500 наснд хүрсэн 100 одоо өсвөр насны хүүхдүүд энэ одоо COP дээр сайн дурын идэвхтнүүдээр ажиллана. Эднэр бол ямар нэг цалин мөнгөгүй ажиллана. Зөвхөн COP-ийн ажлын албанаас хоолны мөнгийг өгнө. Бүх өдрүүдийн хуваарьуд гарцсан хөтөлбөрүүд 17-нд юу болох юм? 18-нд юу болох юм? 19-нд юу болох юм? 24, 25-нд юу болох юм? 26, 27-нд нь юу болох юм гээд өдөр болгоны
хуваар гарна. Тэрнээс гадна өдөр болгон дотроо тэр уулзалтын танхимууд дотор одоо павильоны 22 дугаар уулзалтын танхимд тийм арга хэмжээ болно гэдэг бүр павильон болгоноороо наривчилсан хөтөлбөр юмнууд гартсан байгаа. Энэ удаагийн манай улсад болох КОП дээр хамгийн олон одоо зэрэгцээ арга хэмжээнүүдийг зохион байгуулъя гэдэг санал олон нийтээс ирсэн байна гэж ингэж конвенцийн газраас мэдээлэл өгч байгаа. Нийтдээ 745 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулъя гэдэг ийм саналууд ирсэн. За бид нар бол хамгийн бололцоотой 350 орчим зэрэгцээ арга хэмжээнүүдийг хийх хүчин чадалтай байна. Тийм учраас бүх ирсэн санал орохгүй нэ гэсэн үг. Үндсэндээ бараг 2 саналын нэг нь цэнхэр бүсдээр танилцуулагдахаар байна, явагдахаар байна гэж. Тэр павильонууд бол цаг тутам минут засвар зайгүй хурал, уулзалт, хэлэлцээр төсөл одоо сайн туршлагуудыг одоо хилцүүлнэ л гэсэн үг. За яг өнөөдрийн байдлаар Хятад улсын засгийн газараас орж ирсэн 3.5 тэрбум, за Эрдэнэ Монгол Energy Resource орж ирсэн 500 сая төгрөг буюу нийт 4.5 тэрбумны хандив тусламж ороод ирсэн байна. Тийм. За Сауди Араб 2 сая доллар буюу 7 орчим тэрбум төгрөг. За евроны үсгийн санхүүжилтийг асууж байна. Евроны үс бол 230 мянган доллар лөө. 220 мянган долларын санхүүжилтээр хийгдэж байгаа. За энийг бол бас гадны хандив тусламжаар буюу Европын холбоо өөрөө евроны үсийг оруулах мөнгөө евроны үсээр төлөөд манайхын сурталчилгааг хийж өгч байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын зохион байгуулалтанд ор болдог хурал учраас Монгол Улсын засгийн газар дангаараа бүгдийг шийдэх айгүй төвөгтэй байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагатай бүх юмаа тохиролцож, харуулж, батлуулж ээж танилцуулдаг. Үндсэндээ манай энэ 12 хоногийн турш хуралдах хурлын үндсэн нарийн хөтөлбөрүүд за Монгол улсаас өргөн барих step action agenda буюу тал хэрийн төлөвлөгөө, 3 санаачлаг энэ бүх юм маань за уржигдэр орой буюу нэгдсэн үндэсний байгууллагаар эцсийн байдлаар батлагдлаа. Тэгэхээр одоо бидний бас энийг олон нийтэд нээлттэй одоо ногоон болон цэнгэр бүсдэр болох хурлуудын наривчсан хуваарийг бүгднгийн вебсайтн дээр оруулна. За мэдээж энэ бол ганцхан монголчуудад биш Монгол улсад COP17 хурлыг зорж ирж байгаа гадныхан маань тухайн хөтөлбөрүүдээс харж байгаад аль сайд ивент жишээ нь миний оролцох хөтөлбөр вэ гэдгийг харж байгаад орхон чухал байгаа. Ялангуяа 8 сар бол Европынхны хувьд амралтын сар байдаг. За амралтын сарыг далимдуулаад Монгол улсад болох COP17 хуралд ирэхдээ гэрүүл өргөдүүдэд аваад Монгол улсад аялье гэсэн хүмүүс зөндөө байгаа. За энэ хүмүүст бол аяллийн вакцины хүрээнд бол одоо Алтаа таван богд руу ажилуулдаг юм, өмнө говь руу ажилуулдаг юм аяллууд нь гараад явж байгаа. Нэг бүртгэл нь одоо аялал жуулчлалын холбоон дээрээс хамтраад хийгдээд явж байгаа. За энэ ажлууд манай зохион байгуулагдана. Маш зөв асуулт суугаад байгаа. 250 орчим тэрбум төгрөгөөр энэ олон улсын томоохон хурлыг Монгол улсад зохион байгуулж байна. Эргээд Монгол улсад төдлөх өвөө бол бид нар 1 их 80 төгрөг олноо. 1 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт татна гэдэг зорилготой байгаа. Үндсэндээ бол саяны 200 сая евро буюу Европын хөрөнгө оруулалтын банкнаас амлчаад байгаа 200 сая евро мөн 800 орчим тэрбум төгрөг болчихж байгаа. За дээрэс нь Дэлхийн банк 100 сая долларын хөрөнгө оруулалтыг ярьж байна. За энэ маань ингээд гарахад л ерөөсөө 1 их 80 маань гарчна. За мэдээж одоо урьдчилсан хилцээгүйгээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк жишээ нь танаа дэд бүтцээр ногоон дэд бүтц татах үйл ажиллагаан дээр хөрөнгө оруулмаар нэг саналаа өгсөн байна. Бид хэлэлцэж байна. Яг хариуцсан яам тамгын газартай холбоод буюу зам тээврийн хөгжлийн яамтай холбоод за үндсэндээ Монгол улсад баригдах томоохон зам хөтөлбөрүүдээр ногоон зам буюу амьтны гарцтай тог цахилгаанаа нарны энергиээр авдаг ийм замуудыг барих боломж юу байна гэж судлаад явж байгаа. За энэ маань ингээд хэрвээ хурлын үеэр баталгаажаад явах юм бол хөрөнгө оруулалт маань дээшгээ даваад гарнаа гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд 24-25 онуудад бол нийт 75 хэвлэл мэдээллийн байгууллагатай сурталчилгаа, контент бэлтгэх түгээлтийн гэрээг одоо COP-ийн одоо 17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд байгуулсан байна. За үүнээс бол одоо 74 гэрээг бол одоо байгаль орчны уур амьсгалын өөрчлөлттэй яам одоо ажлын алба, гадаад харилцааны яамны одоо төсөв санхүүгээс гаргасан байгаамаа. Тэгэхээр энэ мэдээллийг бид бол одоо шилэн даасан дээр тухай бүрд нь бол байршуулсан байгаа. Гэхдээ би одоо өнөөдөр хэлсэн одоо ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны цахим хуудсанд одоо бүх санхүүгийн мэдээлэл оруулж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн гэрээний дэлгэрэнгүй задаргааг бас оруулнаа гэж бодож байна. За мөн одоо сая төсөв санхүүжилттэй холбоотой асуудлыг ярьлаа. Одоо нийт 2026-27 онуудад одоо 217 тэрбум төгрөгийн одоо төсөв тавигдсан байгаа. Үүнээс бол 2026 онд 165 тэрбум төгрөгийн төсөв бидэнд бол хуваарлагдсан. Одоо өнөөдрийн байдлаар бол 137.6 тэрбум төгрөгийн гэрээний дүн бүхий одоо ажил үйлчилгээд одоо тоног хөрөмж
хөрөнгө оруулалтын гэрээг хийгээд байна. Үүнээс бол одоо хамгийн өндөр зардал нь буюу 150 тэрбум төгрөг нь бол одоо хурлын байгууламжийг байгуулах одоо зардалд одоо төсөөлөгдсөн байсан. Үүнээс бид бол одоо тодорхой байгууллагуудын олон улсын хэмжээнд одоо туршлагатай өмнөх коопуудыг зохион байгуулж исэн байгууллагуудын дунд бол одоо сонгон шалгаруултыг явуулж 75 тэрбум төгрөгийн гэрээг хийсэн байна. Мөн одоо тоног төхөөрөмж хурлын одоо яг хамгийн гол одоо шаардлага дэлхийд тоног төхөөрөмж болох хурлын одоо аудио видео тоног төхөөрөмжөнд бол одоо 20 тэрбум 16.8 тэрбум төгрөгийг гэрээг хийсэн. Тэгэхээр үндсэндээ бид бол одоо энэ жилийн батлагдсан төсөвтөө багтаагаад энэ хурлын дэд бүтэц хурлын дотоод байгууламж тоног төхөөрөмжийн гэрээг хийсэн. Сая ярьсанчлан одоо манай тэр хэмнээд байгаа мөнгө маань хурлын барилга байгууламжид зориулагдсан. Төсвөөс хэмнэгдсэн учраас одоо ямар нэгэн эрүүл мэндийн ч гэдэг юм уу бусад салбарт одоо зарцуулах зориулт нь биш. Зөвхөн энэ хурал зориулсан хурлын барилга байгууламжид зориулагдсан төсөв байсан учраас би одоо хэмнэлтэнд тооцож байгаа. Ирэх жилийн санхүүжилтийг авахгүй гэж энэ жилдээ ингээд хөрөнгө оруулалтанд багтаачж байгаамаа гэсэн мэдээлэл өгч байна. Монгол улс 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн хамгийн том өндөр түвшний баг хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хурал нь Монгол улсын олон улсын хамтын ажиллагааг шин шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайлалаа баттгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм а. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлын явц 82%-тай 4500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бол бүртгэлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Түүнчлэн бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Коста Рика улс, бүгд найрамдах Финлянд улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан төрийн тэргүүнүүд COP17 баг хуралд оролцохоо аль биесээр мэдэгджээ.